Манай өнгөө ярьдаг автобусын суусанд баярлалаа. Тэгээ ах хоёртой өдрийн мэнд хүргье. Ахныг өнгөө ярих гэсэн те. Ямар өнгөө ярих вэ? Зүгээр. Нэг өнгөө ярих. Таны хүүг нь сонсон юм. Хүмүүс сонсож байгаа шүү. Өнгөө орж ирэхгүй яцтай. Ямар сони юм. Өнгөө орж ирэхгүй нэ. Өнгөд орохгүй шүү дээ. Яг суугнаас нь хүн гжигдэхгүй. Өнгөө нэг ороос гарах өнө гэж. Байхгүй юу? Ганц өнгөө байхгүй миний хоёр ах гэж хоёроо. Уун цаг урамтайгаа орж ийн өнгөө ярьж гисэн чинь арай гордоч байгаа юм шиг дээ. Нөгөө хэн хоёр бета хоёр нөгөө тагнуул гарсан юм байна. Тэгээд өхөрний юунд ороод альсан дотор ороод тэгээд байжсэн чинь тэгээд осооч исэн чинь чи улсынхаа төлөө уучлал дараад гэд тэгсэн байна. Тэгсэн чинь осоочод бета баахан инээсэн байхгүй. Яагаад энийг тагнуулж явж явах гэсэн чинь араас чинь хамтралын буух тэгээд дараад авчихсан гэж байгаа. Яа, бас алах юм те. 100 оны үед. За. Анх хөдөөнөөс нэг хүн ирээд найзтайгаа цог юу чимгэлтээр айлдчих гол багшин дээр зогсож гинэ. Нэг өвгөн. Тэгээд нэг автобуснууд ирээд хүмүүс нөгөө нэгэн автобус хүлээцсэн зогсож байсан чинь нэг дамб дарчаа гэсэн автобус ирээд хүмүүс буудлын дээр байсан хүмүүс бөөнөр пэргээл сууж гин. Тэр үе чинь нэг жоохон хүмүүс автомаа ихтэй. Жоохон Германы халаас авалгаж магаж их байдаг гэдэг аваа жоохон захихгүй өгөнд. Тэгэхээр тэр дамб гэдэг энэ болохгүй хүн ирж байгаа юм байна дамб дарчаа гэдэг. Яарал чихэлтэл бүр ингээд автобус руу чихэлтэл дайраад сууж гэсэн юм. Тэгээ суугаад нэлээд хэсэг явж байсан чинь нэг нөхөр араас нь удраад байна. Яах вэ гэсэн чинь буухууд гэж буухгүй гэж. За энэ ч нөгөө нөхөнд байж болж таардаг. Би буухгүй. Дахиад нэг хэсэг байжсаа дахиад хөөе ах буухгүй. Би буухгүй гэж хэлсэн. Буухгүй л холдоод байгаа л даа гэсэн. Дамб дээр жаах нь аллаа хүмүүс. За ах дүүсээ гоё манай өнгөө ярддаг автобусын суусанд баярлалаа. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлцгээрээ тэгээ ах トゥ хамаатан саднараа Монгол ахын дүүс нь эрүүл уртудаа наслаарай гэж хүүчи өрөөж байна. Тэгээд баярлалаа.